Тэгээд тэр хүний хэлснээс гандангийн их дэлгүүр нэртэй болсон шүү дээ манай дэлгүүр. Одоо 23 жил ажиллаж байна. Түүснээс нэг ихлүүдэд ажиллаж байгаа юм дэлгүүрийг 4 зам руу ширхийн бараг хуцаардаг байсан. Хойд нэг шонхор зах гэж байхад бас тэр шон ажиллаж тэндээс гараа гахсан. Тэгээ шонхор захаас тэгээл ихлүүлж явсаад түүцээ өргөсгöd ийм дэлгүүр бодгоо 2004 оноос хойш ажиллаж байгаа. Эхлээд түүцээс ажиллаад тэгээд 12 оноос өргөсгсөөр байгаа дэлгүүр одоо 8 нэрийн дэлгүүр. Дэлгүүрээ яг ингэ нэг туу цаажтаад тэгж нээчихсэн шүү дээ. Нэрээ дэлгүүр нээх одоо түүцээдээсээ бодоод дэлгүүр нээхдээ туу цаажлж дэлгүүр нээжсэн. Тэгээ манай энтхий хүн ч одоо би ч одоо ингэ яг энэ ташин дээр нэг одоо 50 жил амьдарч штэ. Хүн болгонтой нь штэ надад хичээл гин. Тэгээд хүүхдүүд 2 хүүхд ч жоохон болсон. Хоёулаа дээд сургууль явсан. Энэ дэлгүүрийн чинь ашиг дууссан штэ. Маш их юм байгаа штэ. 3 хүүтэй. 3 нар. Ер нь олоход ажлаас нэг хүүхдтэй тэгээд ажил хийх ямар ч боломж авахгүй. Тэгээд түүс ажиллаад тэр хоёулаа ажилласаагаад дэлгүүр болгосон. Манай ханыхаа хүчинд антай хоёулаа ажиллаж байсан. Хамгийн гол нь эртэл онгойдгож эртэл би 6 цагаас эртэл онгойд ажилладаг байсан. Тэгээд одоо гэхэд эхний татах юм. Шантрах зав байхгүй штэ. Ядархаач мэдэхгүй. 2 нас хүүхдэд энийгээ хоолнд хүргэн энийхээ төлөөд өөрийнхөө төлөөд ажиллаж байгаа юм чи ээлжлэл нэг нь суугаад нэг нь бараандаа явал ерөөсөө тэг шантрах зав байхгүй. Бүх юунаас цахаас явж авдаг гэсэн. Одоо бүх бараа ирдэг болсон болохоор маш их амархан болсон. Залууч байж дээ. Залуу болохоор шантраач бидэг. Тэгээ сүүлдээ яг нас бас дардыг үлээ 8-ныхаа зөвшөөрлийг аваад за одоо яг энэ чинь минийх шүү дээ гэсэн бодолтой болчтой юм лээ. Зөвшөөрлөө үүдэх чинь бас цагдаа цагнаас айж юм аа. Тэгээ яг өөрөө зөвшөөрлөлтөй болчихоо тэгээ тэрэндээ их уумшиж. Манай дэлгүүрийн нэр чинь болохоор сүүм гэдэг аж ахуйн зэнэр ахгүй юу. Тэгээ ханыхаа манай хүний чинь Сүхбаатар гэдэг гэсэн. Тэгээ ханыхаа сүүг нь оруулаад өөрийнхөө мэдээг оруулаад тэгээ сүүм гэдэг аж ахуйн нэгтэй тийм нэр өгчээсэн. Тэр үед чинь аж ахуйн нэг чинь нэр авдаг гэсэн. Тэгээ өөрөө явж бидэг нэр авчихсан. Одоо хамгийн дулаан хамгийн гоё мэдрэмж өгчөөс өгнө би. Одоо энэ 5 давхартай бурхан болцол да нэг багш байсан юм. Бас хөл моттой багш байсан. Тэгээд яг ингэ сандлаа бариад манай гандагийн ганц их дэлгүүр гэдээ орж ирэхэд би айгүй их баярлдаг. Тэгээд юм айгүй их өргөжүүлжсэн. Тэгээд шиг хүн урамшдаг юм лээ. Тэгээд тэр хүний хэлснээс гандангийн их дэлгүүр нэртэй болсон шүү дээ манай дэлгүүр. Би шинээрээ бас давхар хэсгээ ахтагч хийжсэн шүү дээ. Бүх одны дадаг авсан дөө. Энэ давхар хажуугаар ажиллаа хийгээд хийсэн. Одоо мөрөд яхад амар амгалан тэгэл ингээд юм одоо аль алин сургууль соёлд орсон боловсролтой болсон болохоор маш амар тайван байгаа. Аж ахуйн нэгжийн захирлын нэр нь болохоор яг өөр байгаа ч гэсэн тэгээд өвлүүлэгчтэй нэг юм шиг авч байгаа. Ямар цаг завгүй байхгүй. Цаг зав байхгүй. Ямар ч амралт байхгүй. Тэгээд нэг мэдтэл өвл утсан, нэг мэд хавар утсан гэдэг чинь нэрээ яг юу болов. Завгүй байж. Хамгийн гол нь битчээртэй цагаа дэвтэртэй л ажиллаарай гэж хэлэндээ. Байр ойрхон болохоор нөгөө хүүхдүүд чинь түлхүүрээ үлдээн. Тэгээд хүүхдүүдээр нь баг харуулсан дөө бас ойрхон өгчөөд явчихна. Тэгээд тэрээс дээр үйд бол. Тий, за харж байгаа бид энэ явчаад ирэх шүү гэд. Дээр үйд болдог гэдэг гэсэн. Одоо бол тэгвэл одоо түлхүүрээ үлдээнэ нөгөө удацсан болохоор. Хамгийн гоё дурсамж их ч байх. Хамгийн гол хантайгаа байхтад хамгийн гоё байсан дурсамж байсан. Тэгээд хоёулаа бодоход бүх юм сайхан. Зөвл явбал зөөлөн зэмдүүд хамгийн гол нь хүүхдүүд зөвл яваарай гэж хэлэх байна да. Манай хүүхд тэр Кубе гэдгийг асууж байшуулж өгчсэн. Тэгээ залуучууд бодохоор энэ чинь юу нэг зүгээр юм ээ гэдэг хэлүүлж байгаа. Би ер нь тэгээд бизнес эрхэлж байгаа хүмүүст залуучууд хамгийн гол нь санал болгоно гэж бодож байгаа да.